Татврын хэрэгцээ. Тэгэхээр юуны төрөнд хүн болгон ямар нэгэн хэлбэрээр татвар төлж байдаг. Тэгэхээр татвар бол бидний амьдралтай салшгүй холбоотой. Тэгэхээр энэ удаагийн хуульчдын цаг нэвтрүүлгийн онцлог сэдв татврын хэрэгцээ гэсэн сэдвэр үзэгч та бүхэнтэйгээ бид бүхэн ярилцах болно. Ингээд зочноо танилцуулъя. За өнөөдөр манай зочноор Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Баяр сайхан ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та нас ч гэсэн энэ өдрийн баярын мэнд хүргэе. Ягаад тэр одоо 5 сард татвар төлөгчдийн баярын өдрүүд болоо шүү. Тэгэлгүй аах уу. Тэгэхээр хоёулаа энэ татвартай холбоотой энэ сэдвээр ярилцах гэж байгаа учраас хамгийн эхлээд татвар гэж яг юу вэ гэдгээр асуултаа нэвтрүүлгээ эхлэе. Татвар гэдэг бол ерөөсөө Монгол улсын орчин тогтнох үндэс байхгүй. Ягаад тэгэхээр зэрэг үндсэн хуульд хүн болгоны үүрэг гэж заагаад өгсөн. Үндсэн хуулийн 17-гийн 3-т хуулиар ногдуулсан татвар төлөх үүрэгтэй гэж заагаад өгсөн. Тэр энэ татвар гэдэг юм бол одоо бидний сургууль, бидний цагдаа, бидний одоо амар амгалан байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэх зориулагдсан одоо хариу төлбөргөө гаргаж байгаа бидний зүгээс гаргаж байгаа мөнгө хөрөнгө байхад тий. Энэ албан татварыг бол албан татвар одоо төлбөр хураамж гээд 3 тогтолцооноос бүрдэж байгаа юм. Тэгээ яг хөө төлбөр нь бол төр бол өөрийнхөө өөртөө байгаа баялаг ба шүү дээ. Одоо жишээл газар одоо ашигт малтмал уус гэдэг эднэрийг ачлуулсны яха төлбөр авч байгаа. Хураамж гэдэг бол одоо бид нар шүүхт очиж гэн машина тавьж гэн энэ бүхэнд ингээд үйлчлэгээ үзүүлснийхэд хураамж авч байгаа. Албан татвар гэдэг бол одоо эд хөрөнгө, ажил үйлчлэгээ ингээд бусад орлогоос одоо ингээд авж байгаа мөнгө хөрөнгө багтдаг. Тэгэхээр энэ бол бидний одоо үндсэн үүрэг Монгол улсын иргэний эх орныхоо төлөө биелүүлэх ёстой үүрэг тий. Тэгэхээр татварын хяналт шалгалтыг хийлгэхэд за тухайн татвар төлөгч яг юуг анхаарах ёстой вэ? Татварын хяналт шалгалтыг хийхэд бол маш их анхааралтай байх зүйлүүд бас их байна. Одоо бид бол иргэдэд хандж зөвлөгөө өгж байгаас маш хялбар маягаар тайлбарлахад хяналт шалгалт гэдэг бол аливаа алдаа дутагдлыг нь гаргаад тийм ээ. Тэрийг зас залруулах зорилготой байдаг. Аливаа хяналт шалгалт бол. Татварын хяналт шалгалт бол одоо ногдлоо зөв тодорхойлж үгүй юу? Энэ хүн үүргээ биелүүлж үгүй гэдгийг шалгаад одоо тэр шалгалтын явцад тэр татвар төлөгчид тусалж байгаа. Туслах ёстой. Нэгдүгээр чиглэл. Хоёрдугаарт бол тэр хүн үүргээ биелүүлэх бол арга хэмжээ авах ёстой. Тийм биз дээ. Хариуцлага тооцох ёстой. Тийм байгаад байгаа юм аа. Тэгэхээр татварын хяналт шалгалтыг хийлгэхэд бол маш татварын хяналт шалгалт чинь бас олон төрөл их байдаг байхгүй. Ингээ татварынхаа төрлөөр байна. Одоо гинтийн шалгалт байна, график шалгалт байна. График шалгалт, гинтийн шалгалт гэдэг хоёр гол юмыг л аваад үзэхэд одоо гинтийн шалгалт хийхэд яах вэ? Одоо график шалгалт хийхэд яах ёстой? Хоёр өөр ойлголт байдаг байхгүй. График шалгалт бол 5 жилд нэг удаа хийгдэх юм уу? 2 жилд нэг удаа ингээд графикын дагуу хийгдэг шалгалт. Тэр үед бол ажлын 10-аас дээш хоногийн өмнө мэддэх ёстой байхгүй. Гэхдээ мэддэх утсаар. Зүгээр утсаар мэддэгдээд бол болохгүй шүү дээ. Тэгээ утсаар мэдгдсэнийг бол одоо хүчин төгөлдөр гэж үзэхүүгүй юу. Нэг ийм нарийн. Тэгээд гинтийн шалгалт гэж байна. Гинтийн шалгалт бол мэдээлэл юм уу? Тэгээ хөндлөнгийн мэдээлэл гэж яригдаад байдаг шүү дээ. Тэр чинь зүгээр хяналт шалгалт хийх ёстой гэсэн өгөгдхөн гаргаж ирж байгаа. Хэрслэлээрс ч юм уу, хэн нэг нь гомдол санал гаргадаг ч юм уу. Тэгээ ингээ гинтийн шалгалт хийгднэ. Тэгэхээр татвар төлөгчийн зүгээс ингээ харах юм бол график шалгалт хийхэд тулд эхлээд тэр хүн мэддэх хугацаа өгөн танд. Мэддэх хугацааг нь авсны дараа та томилтыг нь үзнэ. Томилт нь хууль ёсны байна уугүй юу гэдэг он сар өдөр нь болж гин үгүй юу гэд бүх наймыг шалгаж үзээд тэгээд 10 хоногийн томилтонтой бэлдэн өрөө гаргаж өгнө. Тэр хүнд нэг өрөө гаргана. Тэгээд одоо нэг анхааралгүй хариуцлагагүй юмнууд бол татвар төлөгч нар бол яадаг вөхөөс шалгалт ирж гин гэж бужигнаад байдаг. Дэрэндээ юугаа бичиг баримтаа бэлдэн хариуцдаг хүн гаргаж өгнө тий. Тэр өрөөнд байна. Тэгээ тиймэрхүү ийм нарийн процесс анх эхлэж явагдана. Гинтийн шалгалтын үед яах ёстой вэ гэхээр гинт орж иж байгаа болохоор татварын албаны зүгээс их дарамттай юм шиг санагдал. Тэ сэтгэл зүйн хувьд айгүй докторгүй болдог байхгүй. Тийм тохиолдол байж болохгүй. Яг тэгэхээр одоо би уучлаарай одоо нэг хяналт шалгалтын эсрэг ярьж байгаа юм биш. Би бол татвар төлөгчийн эрх ашиг хангах, зам ёсны эрхийг хангаж байгаа шүү дээ бид нар бол. Тийм учраас тэр
төрийн давуу эрхтэй оролцож байгаа одоо эрүү захиргаа гэсэн эрх зүйн харилцаа энэ гинтийн шалгалт ялангуяа ярилцлага янз бүрийн одоо байцаалт эднэр байна тийм ээ. Тэгэхээр зэрэг тэднийг бол бид нар ямар маягаар байхгүй болох вэ гэхээр зэрэг энэ бол маш нарийн байхгүй хэлхээс өөр арга байхгүй. Ягаад тэгэхээр ороод ирэнгүүт нь та за уучлаарай таны томилт байна уу? За томилттой байгаа юм бол би танаа даргаас уцтаж асуунаа. Тэгээ одоо орчин үеийн шинжлэх ухааны техник хөгжсөн чи Канадаж аавна. Тэ? Канадад болох процессын юмд байхгүй ч гэсэн одоо тэр хүн зөвхөн л хууль ёсны томилттой бол үзүүлээд өгөх ёстой. Тэр томилтыг нь аваад даргаас нь асуугаад тэгээ хажуу талд нь диктуан бариад тийм ээ гинтийн шалгалтанд орж шít. Тэгээ дагаж яваад юм уу эсвэл хажуу талд нь одоо бүр ингээд дарамттай гэж үзээд бол ийм том тэмдэглэлийн дэвтэр бичээд ингээд дагаал ингээд бичээд гэх мэт ийм 20 гаруй арга байдаг байхгүй. Энэ аргаар ингэж татвар төлөгчд байгаа. Ягаад хяналт шалгалтын явцад бол актыг л одоо татвар төлөгчд урьдчилж танилцуулахгүй болохоос биш. Акт тавьсан тохиолдолд тэрнээс биш одоо байцаалтын явцад бол байн хамтарч ажиллах хэрэгтэй байхгүй. Тийм учраас тэр процессыг бол өөрийнхөө эрхийг мэддэг байх хэрэгтэй. Яг тийм. Энэ татвар төлөгч тий татварын байцаагч хоёрын хооронд ийм олон асуудал гараад идэг ш. Нэг нь далаалах гадж байгаа юм шиг, нэг нь одоо далаагаад тий иймэрхүү асуудал маш эргэлзээтэй тийм асуудал маш их гараад идэв. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор яг энгийн иргэний зүгээс ирүүлсэн асуултанд хоёлаа бас таныг хариулт өгч зөвлөмж туслалцаа өгөөч гэж би хүсэж байна л да. За болно бол. Сайн минута танаас нэг зүйлийг асуух гэсэн. Татварын хяналт шалгалтыг одоо манай байгууллага төр хийж байсан. Тэгээд тухайн үед асуулт асууж одоо гарын үсэг зурулж байсан. Энэ нь одоо зөв үү? Би хариулахад гарын үсэг зурах нь зөв байсан уу? Энэ бол ийм байдаг байхгүй юу? Одоо татварын хяналт шалгалт хийлээ. Татварын хяналт шалгалт дотор хийх явцдаа одоо тэр татварын байцаагч бол ярилцлага авдیں۔ За тэр тухайн байгууллагад ажиллаж исэн. За эсвэл бол ажилласаа гарцсан хүмүүс ирч байд юм уу те олж ярилцлага авдаг байхгүй. Тэр энэ ярилцлага авах бол зөв шттэ. Нэгдүгээрт зөв арга хэмжээ. Яг тэр ногдлын зөв тодорхойлох гэдэг л да тэр татварын улсын байцаагч. Гэтэл бол та хэрвээ таны эсрэг байхаар ярилцлага өгөх юм бол би одоо татвар төлөгчийн талаас яриад штэ. Байх юм бол та одоо нэг үндсэн хууль заасан өөрийнхөө эсрэг ярилцлага өгөхгүй гэж болно штэ. Ягаад тэгэхээр танд хууль сануулна. Одоо жишээлбэл гэрчээр байцаана гэж шүүхтэр дуудаал хууль сануулаад ингээл гэрчийн мэдүүлэг авдаг. Гэтэл бол танаас бол зүгээр ярилцлага авч байгаа байхгүй. Тэр төрийн албаа агч бол шүүгч биш, мөрдөн байцаагч биш. Тэр бол зүгээр одоо ярилцлагыг чинь аваад тэмдэглээд тэр тухайн байгууллагын ногдлыг зөв тодорхойлох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зэг та өөрийнхөө эсрэг болвол юм уу эсвэл байгууллагын эсрэг юм ярих гад бүр ингээд ярмааргүй байх юм бол ярихгүй байж болно. Тэгээд таныг бол торгоноо. Торгуулах уу ярилцлага өгөх үү гэдэг чинь одоо таны л асуудал байхгүй. Тэгэхээр зэг тэр ярилцлагын хувьд бол би нэг л зүйлийг хүмүүс анхаарах хэрэгтэй гэж боддөө. Ягаад тэгэхээр ярилцлага өгж явахдаа ярилцлагыг асууж байгаа асуултыг сайн сонсох хэрэгтэй. Тэгээ энэ ямар чиглэлээр яагаад асуугаад байна гэдгийг болно шүү дээ. Ярилцлага өгөхдөө бас нэг дараалттай байдیں۔ Таны ингээд тодорхойлт авнаа. Та хаана юу хийжсэн, хэдэн онд энд байгууллагад ажиллаж байсан, регистрийн дугаар чинь хэдв, усны дугаар чинь хэдв гэл ингээд асууна. Тэгээд та бол гол зүйл дээр ороогүй явж байгаа байхгүй тэр чинь. Гол зүйл дээр ороогүй явж байхад бол та бол зүгээр л хариулж явах хэрэгтэй, тий? Яг би татвар төлөгчийн талаас яриад байна л та. Татварын байцаагч байсан бол өөр юм өнцгнээс нь ярина. Би өмгөөлөгч учраас. Тэгээд та бол ингээд гол зүйл дээр ороод ирэхээр нь зэрэг одоо мэдэхгүй байдаг юм уу, санахгүй байгаа бол тэрийгэ хэлээл сууж явах хэрэгтэй. Заавал та тэрийг мэдэх ёсгүй, санах ёсгүй, таныг албадах ёсгүй. Тэр ярилцлага гэдэг бол ерөөсөө сайн дурын үндсэн дээр шүү дээ. Тэгвэл та бол цаад учруулж татварын улсын байцаагч саад учруулж явах юм бол таныг захиргааны зөрчил 75 татварын ерөнхий хуулийн 75 зааснаар арга хэмжээ авнаа. Тий арга хэмжээ авах. Тэгэхээр зэрэг та энэ татварын ерөнхий хуулийн 74 75 гэдэг чинь хоёр өөр ойлголт яваад байгаа байхгүй юу? Нэг нь бол бизнесийн эрх зүйдээр маргаж байгаа зөрчлийг хэлээд байгаа. 74 нь болохоор зэрэг. 75 нь болохоор зэрэг одоо зөрчил гэдэг бол энэ захиргааны хариуцлага авна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэхээр зэрэг бага эргүү. Чи нийтийн эрх зүйн хэм хэмжээг зөрчөөд байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ зөрчлийн хууль ингээл одоо гарах гээд байна. Тэгэхээр тэрэн дээр бүгдээр ингэ авчиад хийх
тухай яригдал энэ тэрийг бол би болохгүй хуульч үнэхээр болохгүй гэж л ингэж үзээд байдаг байхгүй. Ягаад тэгэхээр бизнесийн эрх зүй тэр маш нэгтнэрийн шалгалт бол актаар илэрнэ. Захиргааны тэр хэм хэмжээ тогтоогоод нийтийн хэм хэмжээг зөрчиж байгаа юм дээр зөрчлийн арга хэмжээ авах хэрэгтэй байхгүй. Тэгээгүйгээс болоод энэ чинь эрүүжээд байгаа байхгүй. Эрүүжээд прокурор хяналт тавиад байна гэсэн л үг. Тэгэхээр та бол 50 амгалан тий ярилцлагыг бол мэгч чөлөөтэй өгөх хэрэгтэй. Тэгээд бол гол биеийн байцаалтаа бол өгч чинь дараа нь мэдхгүй юм бол мэдхгүй гэдгийг хэлээд өөрийнхөө одоо мэдхгүй юм дээр бол мэдж байгаа юм шиг хотлоо ярилцлаа өгч болохгүй. Гэдгийг л би танд хэлдэг. Зөвлөх нь өөр юу байх вэ? Саяны иргэн гэхэд одоо саяны иргэний жишээн дээр гэхэд те өөрөө сайн мэдэхгүй хаана хандхаа мэдэхгүй ийм асуудлаас гардаг байх нь шүү дээ те. Тий. Би өөрөөсөө яг сайн мэдэхгүй болохоор бас асууж байна л да. Татврын байцаагцаа дам сонсоход бол татвар төлөгчд нөгөө акт дүгнэлт гэдэг ингэж гаргадаг байгаа тий. Тэгэхээр яг энэ ялгаатай юу энэ хоёр зүйл? Энэ хоёр бол ялгаатай шүү дээ. Маш их ялгаатай. Ягаад гэвэл тэр татврын ерөнхий хуулийн 33 дээр нөгөө үйлдэгдэх бичиг баримт гэж байдаг. Тэгээд тэрэн дээр одоо жишээлбэл ингээд хяналт шалгалт хийхээр бол мэдэгдэх хуудас өгнө гэл тий мэдэгдэл өгнө гэн. За тэгээд юу татрын өртөө байх юм бол мэдэгдэх хуудас өгнө гэх жишээтэй. Тэгээд хяналт шалгалт хийснийхээ явцад бол акт үлдэгдэнэ. Акт гэдэг бол одоо түрүү хэлсэн шүү дээ. Одоо арга хэмжээ маа татрын ерөнхий хуулийн 74-ийг бариад акт тавина. Дүгнэлт бол эрүүгийн одоо маш ноцтой зөрчил гаргасан этгээдэд тийм ээ эрүүгийн хуулийн 166-гийн 266-гийн 3-аар 166-гийн 1 166-гийн 2-оор эрүүгийн хэрэг үүсэх магадaltaй байна гэж үзээд одоо цагдаагийн байгууллага ч юм уу тийм ээ авилгалтай тэмцэх газар ч юм уу. Гэхдээ энэ хариаланд цагдаагийн байгууллага шүү. Цагдаагийн байгууллагад бол шилжүүлэх үүрэгтэй. Тий. Тэгээд энэ үүргийнхээ дагуу ингээд дүгнэлт бичээд ингээд явуулт юм аа. Тэгэхээр зэрэг дүгнэлтийг бол одоо яриад хэрэггүй. Ягаад тэгэхээр актыг л ярих хэрэгтэй гэж би үзэж байгаа. Акт бол яагаад ингэж бичигдэх хэрэгтэй вэ гэхээр татварч нь өөрөө санхүүгийн эрх зүйдэд хариалагддаг байхгүй юу. Тэгвэл захиргааны эрх зүйд ч орно, эрүүгийн эрх зүйд ч орно, иргэний эрх зүйд ч орно. Яагаад ингэж шилжээд байна вэ гэхээр зэрэг акт бичигдчих юм бол одоо захиргаагаар явнаа. Тэгээ одоо актын бүрэлдэхүүн хэсэг гэж байна. Тэ? Тэгэхээр актыг тавьчих ярихгүй маш их цаг байгаа учраас захиргааны энэ эрх зүйн акт гэдэг бол хүнд хариуцлага тасч байгаа юм. Тэгэхээр яг татврын ерөнхий хуулийн 74-оор акт тавихтаа бид нар бол ингээд зүгээр акт гарч ийн гэдэг ингээд шууд хүлээж авч болохгүй маа. Яагаад тэгэхээр татвар төлөгч нар бол тэр актыг он сар өдөртэй байна уу, дугаартай байна уу, тэ хин гэж байцаагч томилтынхаа хугацаанд хийж үү, хийгээгүй, томилт нь хүчинтэй байна уу, байхгүй юу. За ямар юм үндэслэл тавьж байгаа, ямар хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж байгаа. Тэгээ ямар хуулийн заалтаар тэр засгийн газрын тогтоол гарцсан. Засгийн газрын тогтоол гэдэг чинь одоо тусгаад ирэх болгосон тохиолдолд засгийн газар тогтоол гаргана шүү дээ. Тэгэхээр тэр тогтоолын ямар зүйл заалтыг нь барьсан гэдэг ийм нарийн үндэслэлүүдийг гаргаад тэгээд одоо татврын нөхөн татвар нь хэр зэрэг хэд байх юм. Тохиолдолд. Тэгэхээр богино хугацаанд томилтын хугацаа дуусах гэж байна гэдэг тэр чинь одоо цаанаас нь төлөвлөгөөтэй ч гэдэг юм. Тэгээд богино хугацаанд шалтгахаараа зэрэг нөгөө татвар төлөгчийг байлцуулдаггүйгээр хөндлөнгийн мэдээлгээд нэг мэдээлэл ороод ирэнгүү тэрэнд нь үндэслэлээ тавьдаг. Гэх мэтийн тийм алдаа дутагдлууд байна. Эсвэл буруу хуулийг бариад буруу зүйл залтыг бариад тавьчих ч юм уу, тийм ээ? Иймэрхүү зөндөө маргаанууд гардیں۔ Тэгээ акт бол өөрөө бүрэлдэхүүн хэсэгтэй. Энийг бол зайлшгүй анхаарах хэрэгтэй. Актыг хүлээж авах хэрэгтэй. Акт бол нэгдүгээрт өөрийнх нь бичигдсэн акт байна, тийм түрүүний хэлсэн хоёр байцаагч гарын үсэг зураад хүчин төгөлдөр болоод тэгээд тэрийг нь хүчин төгөлдөр болгохын тулд яах вэ гэхээр хян шалгалт хариуцсан засгийн дарга нь гарын үсэг зураад хамаг дарна. Энийг бол ярилахгүй өстой болохгүй. Тэгээд тэрний дараа тэнд чинь хавсралт тооцоолоод байгаа. Тэгээд хүчин төгөлдөр болоод тэгээд тэрийг нь хүчин төгөлдөр болгохын тулд яах вэ гэхээр хян шалгалт хариуцсан засгийн дарга нь гарын үсэг зураад хамаг дарна. Энийг бол ярилахгүй өстой болохгүй. Тэгээд тэрний дараа тэнд чинь хавсралт тооцоолоод байгаа. Тэгээд ярилцлагын тэмдэглэл байгаа. Гардуулсан тэмдэглэл байгаа. Тэгээд 18-1-5 гээд татвар ерөнхий хууль заасан тэрүүгээр ажлын 15 хоногийн дотор тайлбар өгөх ёстой. Тэр тайлбараа өгсөн өгөөгүй одоо тэр акт бол хүчинтэй байна. Хамгийн сүүлийн нөгөө хаягаар нь шуудангаар явуулдаг ч юм уу эсвэл гардуулснаар
эрх бүхий этгээдэд гардуулснаар гэдэг байхгүй. Тэгэхээр татврын байц загч нарын гол алддаг юм гэхээр зарим тохиолдолд бол одоо бол бас нэг алдсан зөрчилтэй. Эрх олгодоогүй этгээдэд за чи энийг аваа яваа гэд өгж явуулж болохгүй. За ийм учраас л одоо тэр нарийн мэрэгсэн одоо хүмүүсийн хэрэг байгаад байдаг. Би татвар төлөгч. За та татврын байц загч. Та хэд хоёрын дунд нэг тийм маргаан гарлаа гэж бодъё л тоо. Тэг үйл эсвэл хууль бус нэг үйл ажиллагаа боллоо гэж бодъё. Тэгвэл би хаана хандах вэ? Одоо акт тавигдсан тохиолдолд бол гардаж авна шүү дээ. Гардаж авсан өдрөөсөө хойш 30 хоногийн дотор татврын одоо тухайн хариулах татвар албан одоо жишээлбэл нийслэл акт тавигдсан шүү дээ. Одоо Баянгол дүрх ч юм уу, Чингэлтэй ч юм уу. Тэгэх юм бол нийслэлийн маргаан таслах зөвлөл гэж ажилтдаг. Одоо засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тэгэхээр нөгөө татврын ерөнхий хуулийн 42 заалсны дагуу заавал тэр хоногт хугацаанд хандаж гарах ёстой гомдлоо. Тэр гаргаагүй болвол тэр болохгүй. Ягаад тэгэхээр хэрвээ өвчин зовлонтой байсан юм уу, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол гомдол гарах эрхэм дуусах болчихж байгаа байхгүй. Ягаад тэр гомдол гаргаж болохгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр 30 хоногтой багтаагаад татврын маргаан таслах зөвлөлдөө гомдлоо гарганаа. Гомдлоо гаргахтаа анхаарах юмнууд маш их байна. Тэ? Ягаад тэгэхээр тэр гомдож байгаа үндслээ маш сайн одоо тайлбарлаж бичих хэрэгтэй. Тэнд чи одоо мэрэгжлийн магадлagч нар байдаг байхгүй юу? Тэгээ тэр маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэж байна. Тэгээ тэр хүмүүс бол өндөр одоо татвар төлөгч, татврын байц загч хоёрын хоорондын одоо тэр маргааныг хаглах үүрэгтэй. Аль талд нь орохсгүй усад байж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь маш олон бүрэлдэхүүнтэй. Одоо тал талаас өндөр зэрэглэлийн усууд ингээд цугларцсан байдаг тий. Тэгээд тэрүүгээр маргаанаа хаглуулна. Гэхийн тулд гомдлын үндсэлтэй одоо яг гомдол төрөгч гаргаж байгаа этгээдийн л тэр хүрээнд л авч үзэх хэрэгтэй байхгүй юу? Маргаан таслах зүйл. Тэрнээс биш одоо даваад одоо өөр тийшээ одоо бүр ингээд буруу зүйл тогтоол гарахгүй л дээ. Маргатал гарахгүй. Тийм учраас одоо тэр маргаан таслах зүйл дээр яагаад зөвшөөрөхгүй байгаа үндслээ. Тэгээд санхүүгийн бичиг баримтуудаа тодорхой гаргаж өгч тайлбар бичээд ингэж өгнө. Тэгээ маргаан таслах зүйлийн процесс бол бас их юутай. Нарийн. Тэгээд тэн дээр очиод нотлох баримтууд ингээд шаардах нь гаргаж өгч явах хэрэгтэй. Гаргаж өгөөгүйгээс болоод маргаан таслах зүйлийн тогтоол ингээд буруу зураг гарцгаар зэрэг дараагийн шатанд хүнд болчдөг байхгүй юу? Дараагийн шат гэдэг нь шүүхтэл хандсан шүү дээ. Ер нь бол тий. Гэхдээ бол дээр нь татврын ерөнхий газар маргаан таслах зүйл ч юм уу хандсан шүү дээ. Тэхийн тулд тэр одоо баримтуудаа маш сайн шалгуулсан, нэгтлүүлсэн байх ёстой л гэсэн ийм л зүйлийг одоо анхаарах хэрэгтэй. Дээр нь ингээд маш харилцан ойлголцож тэн дээр өөрийнхөө алдаа дутагдал байна уугүй байхгүй байна уу гэдгийг сайн нэгтлүүлэх хэрэгтэй. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Хуульчдын цаг нэвтрүүлгийг ETV HD телевиз Монголын хуульчдын холбоотой хамтран хүргэж байгаа. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр та хэд хоёрын яг би яг иргэн үний зүгээс л ингээ асуугаад байна л да. Яг нөгөө юу тохиолддог үү те тэрийг л би жишээ олгож асуугаад байгаа юм л да. Тэгэхээр энэ татврын эргэцийн талаар ер нь иргэдийн мэдлэг хэр байна вэ? Дутмаг байна уу? Эсвэл яг юун дээр алдчихэв? Одоо нэг үе бодвол их мэдлэг сайжирсан шүү дээ. Одоо бизнес эрхэлж байна. Хувь хүмүүс бас маш нарийн одоо татвар төлөхөө ойлгодог болсон. Гэхдээ одоо маш нарийн одоо асуудлуудыг бол мэддэг байх хэрэгтэй болох шаардлагатай болж эхэлж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр татврын алба бол өөрөө одоо хөгжлийнхөө одоо 1991 онд одоо татврын хууль тогтоомж гарснаас хойш л одоо ингээд сайжрал байгаа байхгүй юу. Татвар төлөгчдийн мэдлэг бол яг тэрийг дагаад бас сайжирч чадахгүй байгаа. Том компаниуд бол мэдээж татврын зөвлөх гэдэг том компаниудтай гэрэмэрэ хийсэн байдаг байх л та. Тэдний хувьд гэхдээ зүгээр жирийн иргэд бол бас юмыг маш нарийн ойлгодог байх хэрэгтэй. Нарийн ойлгож иж тэр үндсэн үргээ одоо биелүүлнэ. Тийм учраас энэ бол хүний одоо амьдрах тий гол амьдрахад одоо мэдэх ёстой зайлшгүй гол эрх зүй бол мөн байгаад байгаа. Тэгэхээр таны сая өгсөн зөвлөмжөөс харахад ингэх нь шүү дээ. За татврын байц загч ирээл акт дүгнэлт тавиал явдаг. Тэрийг шууд л ингээл би энийг биелүүлэх ёстой мэн хүлээн зөвшөөрөх ёстой мэн гэж хүлээж авах ёсгүй мэн тийм үү. За нэгдүгээр хоёрдугаар за татвар төлөгч маань татврын байц загчтай холбоотой асуудал маргаан таслах зөвлөлд хандаж шийдвэрлэх боломжтой байна. За цаашлаад маргаан таслах зөвлөлөөс
цаашлаад шүүхэд хандах боломжтой болох нөхцөл бүрдэх юм тийм ээ. За тэгвэл шүүхэд нэхэмжлэл гаргана гэж ярина. Тэгэхээр хэрхэн энэ нэхэмжлэлээ гарах вэ? Юунаас эхлэх вэ? Хаана одоо нөгөө толгойг нь яаж хаягдах вэ гэдгээс эхлээд. Тэр зүг би түрүү хэлсэн. Гэхдээ зөвшөөрөхгүй юм байна гэж бүгд ойлгож болохгүй. Ягаад тэгэхээр зөвшөөрч бас болно. Тий. Гэхдээ нэг л юмн дээр анхаарах хэрэгтэй. Ягаад тэгэхээр зүг жижигхэн одоо татварын одоо үнийн дүн жижиг юм байна гэж зөвшөөрдөг ш манай зарим бизнесмэнүүд. Тэгтэл дараа онууд нь тэр яг жишгээр нь тавигдах магадaltaй байхгүй юу? Жишээлбэл та хоёр үйл хөдлөлт хөрөнгийнхаа татварыг 14 онд төлөөгүй байна. Ингэж төлөх ёстой гэдэг. Тэрийг зөвшөөрөөгүй маргахгүйгээр зөвшөөрсөн тохиолдолд дараа өгийн татварын байцаагч хүрээд ирэхээс өө эн чинь хөөе та ингэж зөвшөөрөөл ингээл акт тавьчихсан юм биш үү гэл ингээл явчихна штэ. Тийм нарийн байгаа шүү. Тэгээд заавал бүр яг үнэхээр зөв тавьчихсан юм дээр бол маргаадах хэрэг байхгүй штэ. Тий. За тэгээд татварын маргаан таслах зөвлөлөөр ингээд явчихнаа. Татварын маргаан таслах зөвлөлөөс тогтоол гарна. Тогтоолыг бол татварын одоо тэр тухайн байгууллагын дэргэд байгуулгаж байгаа ш нийслэлийн маргаан таслах зөвлөл бол нийслэлийн татварын газрын дэргэд байгаа. Тэгээд татварын газар нийслэлийн татварын газрын дарга бол тэрийг баталгаажуулж одоо 3 хоногийн дотор тушаал гаргах хэрэгтэй. Гэхдээ тэр нарийн одоо нэгтлэх учраас бас 3 хоног дотор гарахгүй байх тохиолдол байна. Тэгэд энэ тушаал гараад тэр маргаан таслах зөвлөлийг бол тогтоолыг ингээд хүмүүс нь гарын усыг зураад бүрэн гүйц зурч өгдөг шалгана штэ. Тэгээд гардаж авнаа. Гардаж аваад 30 хоногийн дотор одоо захиргааны хэргийн шүүхэд хандна. Нийслэлийн захиргааны хэргийн нийслэх захиргааны хэргийн шүүхэд хандна. Тэгэхээр зэрэг энд хандахын тулд бол 30 хоногийнхаа дотор маш их бэлтгэх ёстой. Ер нь бол мэрэгжлийн өмгөөлөгч аваад бичүүлсэн дээр үүдээ. Тэгэхгүй болохоор зөв нөгөө нэхэмжлэл чинь буцаах тохиолдол зөндөө байна шүү дээ. Одоо нэхэмжлийн бичгтээ зарим нэг юмнууд нь алдаатай чинь зарим юм нотариотоор баталгаажуулахгүй өгнө гэл ингээл янз бүрийн юм процессын алдаанууд тийм нэгдүгээр нь материалыг одоо өгөх баримтуудаа дутуу бүрдүүлж өгнө. Тэгэхээр зөв шүүх бол буцаачна. Тий буцаачих байхгүй. Тийм учраас өмгөөлөгч танцсан дээрээ гээд нэгдүгээр хэлж байгаа. Хоёрдугаарт бол одоо бас анхаарах юм бол юу гэхээр зөв баримтыг бол аль болохоор юу өөрт байгаа баримтыг бол их хуваарь нь тий одоо энэ тухайн оныг нэгэн шалгаад усч юм чинь санхүүгийн баримтуудыг нэг номер тий. Хоёрдугаарт бол өөрийнхөө одоо ач холбогдол өгөх баримтуудыг бол нотариотоор баталгаажуулаад нотлох баримтын шаардлага хангуулж иж өгнө. Тий. Тэр нэг юм асуудал байна. Татвар төлөхгүй байж болох уу? За тэгээд татвар төлөхгүй гэж уриалж болох уу? Одоо жишээ нь хамгийн сүүлийн жишээ ихэд нөгөө Монголын үндэсний нөгөө худалдаа ажилтны танхимын дарга нь лавгжууд хийж уриалсан шүү дээ. Татвар төлөхгүй бай гэж уриалж. Одоо энэ жишээ шиг. Гэхдээ би одоо лавгжууд бол айгу лавгжууд даргаыг гэж хэлдэг. Тэ лавгжууд даргаыг бол би бас татвар эрх зүгээр мундаг. Одоо ерөнхийдөө сайн л да. Сайн. Тэгээ бас гэтээ ер нь татвар эрх зүйг 100% мэддэг хүн бол байхгүй шүү дээ Монголд. Тэр чинь айгүй том эрх зүй учраас хин ямар нэгэн юмыг нь бол мэдэхгүй л байж таараа. Тэгээд тавгжуугааг бол би бол одоо Монголын худалдаа ажилтны танхимынхаа гишүүдийн эрх ашиг хамгаалах үүднээс ярьлаа. Тэгээд одоо инх бол даргатаа тохиролцлоо. Тийм учраас бол тэр хүнийг шүүмжлэхээсээ илүү одоо манай нийгмийн энэ нийгэм татвар бол ямар ач холбогдолтой болсон байдгийг бэ гэдгийг хэрхэн нөлөөлж байна вэ? Тийм хэрхэн одоо энэ татвар гэдэг юм чинь одоо бидний амьдрал ахуйд нөлөөлж байна гэдгийг гаргаж тавьсаар нь би айгүй ач холбогдолтой байна гэж ингэж үзлээ. Тэгээд засгийн газар бол бас хүлээж аваад зөвшөөрөөд 10 сарын 1-ээс одоо ярилцсана гэж байгаа бол бас татвар төлөгчөө хүнддэг гэсэн ийм л ойлголттой тий. За танд маш их баярлалаа. За Бит хоёрын ярилцах сэдв бас энэ түрээд өнөрлөж байна. За баярлалаа, танд ч гэсэн баярлалаа. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ хуульчдын цаг нэвтрүүлгийн шинэ дугаар хэн түрээд өнөрлөж байна.